За хүүхдүүдээ өдөр өглөө орой мэндийг хүргэе. За багш нь энэхүү хичээл болохоор бичлэг болгон оруулаад та хэд маань хийсэн тэмдэглэлээ багштай шалгуулахаар байгаа учраас за өглөө өдөр орой мэндэ гэж тэмдэглэлээ. За өнөөдрийн хичээл маань эрх зүйг бүлэг сэдвийн 3-5 дахь хичээл болох иргэн ба захиргаа хоорондын харилцаа гэсэн хичээлийг үзэх нэ. За бид өмнөх хичээлээрээ та хэд маань санаж байгаа бол иргэнтэйгээ хэрхэн яаж харьцдгийг. За энэ тохиолдолд хэрвээ нөгөө тухайн иргэний эрх ашиг зөрчигдсөн бол яаж авч үзэх юм те? Иргэний эрх зүй харилцаа болон түүнтэй уялдуулаад гэрээ гэж үгүүлэх юм. За тэгээд цаашлаад хөдөлмөрийн эрх зүй гэсэн хичээлийг одоо үтсэн. За тэгвэл өнөөдрийн хичээл маань ерөөсөө иргэн ба захиргаа хоорондын харилцаа. Өөрөөр хэлбэл энэ иргэн захиргаа хооронд одоо ямар харилцаа үүсэх юм бэ? Тэрийг хэрхэн яаж шийдвэрлэх юм бэ гэдэг хичээл үзэх нэ. За хэдүүлээ нэг их сурвалж дээр ажиллаа те. Гэрээ нураалгасан иргэд үлсгэлэн зарлаа гэдэг энэ 14 оны 6 сарын 26-нд болсон юм икон дээр нийтлсэн их сурвалж дээр хэдүүлээ ажиллая. За хан улс дүүргийн 11-р хороо буюу Зайсангийн аманд газрын маргаан гарч хоёр айлын гэрийг сүтгэжээ. За айн зургийг хэдүүлээ харж байна те. За биднийг очиход тус хорооны 4-р хэсэгт амьдарч байсан иргэд нураалгасан гэрийнхээ гадна тойрч суусан байв. Гэрийнх нь уйн тоон болон эд хогшил нь эн тэндгүй хөглөрсөн харагдана. Гэрийн эцэст болох оюун эрдэнэ алтан чимэг нарыг эзгүй агуур нь гэрээг нь ийхүү нураажээ. Тэд өөрийн эзэмслийн газар дээр амьдарч байхад ийхүү орон гэрийг нь босноосонд гомдолтой байгааг хэлээд цаашид маргааныг шийтгэл үлсгэлэн зарлана гэсэн юм. Энэ дүүрэгт 2008 оноос хойш амьдарч байсан гэх тус гэрийн эзэн оюун эрдэнэ би энэ газрыг эзэмших зөвшөөрлийг 2008 он дүүргийн засаг дарга Загжавын захирамжаар 15 жилийн хугацаатай авсан. За харин манай энэ газрыг улсын хурлын гишүүн хасан гүн далайгийн нагц дуу од сүрэнд 2009 онд байгаль орчин аялал жуулчлалын яамнаас давхардуулан олгосон байгаа. Бид энэ газрын маргааны асуудлаа шийдвэрлэхээр шүүхэд хандаад байгаа. Шүүх хурал 7-р сарын 1-нд болно. Шүүх хурал бидний талд гарах магадaltaй учраас од сүрэн урдаж ийм төрөмхий зүйл хийлээ гэсэн ийм. За кейс тохиолдол дээр одоо хэдүүд ажиллах нэ. За мэдээж энэ их сурвалжаад одоо ямар асуудал хүндсэн бэ? За мэдээж иргэн ОА нарыг гэр одоо эзэмшсэн ийм газар байгаа те 2008 оноос дүүргийн засаг даргын захирамжаар 15 жилийн хугацаатай эзэмшсэн газар байна. За дээрэс нь яг жилийн дараа буюу 2009 он тэр байгаль орчны яамнаас за энэ оцорнд бас энэ газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах юм зөвшөөрлийг өгсөн байна. Өөрөөр хэлбэл тэр иргэдэд болохоор дүүргийн засаг дарга өгсөн бол за тэр иргэн оцорнд болохоор тэр гэр нураасан байгаа иргэдэд нь болохоор байгаль орчин аялал жуулчлалын яамнаас газрыг олгосон байна. За ингээд нэг газрыг хоёр өөр хүнд давхардуулах гэсэн байна те. За энэ тохиолдолд асуудлыг хэрхэн шийдвэрлэх юм бол хүүхдүүдээ энэ кейс тохиолдлын хувьд асуудлыг хэрхэн шийдвэрлэх юм бол та хэд маань за өөрсдийн үзэл бодлоо хэлээрэй. За бидний өнөөдрөөс сэдв маань иргэн ба захиргаа хоорондын харилцаа гэсэн сэдв байгаа тий. За зарим нь шууд захиргааны байгууллагт нь хандан, захиргааны шүүгт нь хандан гэдэг тэр янз бүрийн таамаглал төвшүүлж байгаа тий. За тэгвэл та хэд маань хэрвээ захиргааных нь тухайн акт гаргасан захиргааных нь байгууллагт ханднаа гэх юм бол ямар нотолгоо байна те батлаар нь те. Хэрвээ шүүгт хандна гэх юм бол ямар тохиолдолд шүүгт хандах юм бол иргэн ба захиргаа хоорондын харилцаа хэрхэн яаж үүсдэг юм бэ гэд. За иргэний эрх захиргааны үүргийн харилцан хамаарал хэрхэн яаж явагддаг юм бэ гэд. За доорх хүснэгтэйг харъя те. За иргэн маань өөрийн эрх чөлөөгөө идлэх хэсэгтэй. За тэгвэл энэ тухайн иргэний эрх чөлөөг хангахын тулд захиргааны байгууллага те захиргааны шийдвэр үйл ажиллагаа явуулдаг байна. За иргэд гомдол, өргөдөл, санал гарах хэрэгтэй авах нь.
За тэгвэл захиргааны байгууллага маань өргөдөл гомдлыг шийдвэрлэх үүрэг хүлээдэг байна. За тэгвэл иргэн дахиад мэдэх хэрэгтэй байдаг байна. Тэгвэл захиргааны байгууллага нь хүссэн мэдээллийг нь өгөх үүрэгтэй байдаг байна. Өөрөөр хэлэх юм бол захиргаа гэдэгт маань тавцгандаа төрийн байгууллага албан тушаалтныг л захиргаа гэж ойлгож болох нэ. За тэгвэл захиргааны байгууллагад гомдол гаргах юм хоёр шат байдаг байна. Өөрөөр хэлэх юм бол төрөний кейс тохиолдол дээр багш нь та нарыг хэрхэн яаж шийдвэрлэх вэ? Таамаглал төвшүүлээрэй гэдгсэн тий. За тэгвэл нэгт нь шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага албан тушаалтанд хандан амар болон бичгээр гомдол гаргах нэ. За тэгээ энэ холбогдох захиргааны дээд албан тушаалтанд гаргасан тэр хүсэл гомдлыг тий тухайн захиргааны байгууллага хэрвээ таны таалалд нийцүүлээгүй байх юм бол захиргааны эрхийн шүүхэд хандах эрх нь үүсдэг байх нэ. За шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага албан тушаалтан гэдэг юу орох юм бэ гэдэг юм бол тий. За тухайн захиргааны байгууллагыг байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах, албан тушаалтныг сонгох, тэдний гаргасан актыг хүчингүй болгох эрх бүхий шууд удирдах захиргааны байгууллага албан тушаалт юм. Өөрөөр хэлэх юм бол дүүргийн засаг даргаыг шууд харьяалах дээд шатны албан тушаалтанд бол нийслэлийн засаг дарга байна. За тэгвэл сая энэ дүүргийн засаг даргын захирамжийг зөрчсөн байгаа тохиолдолд хэн хандчихлох вэ? За тэгвэл дахиад хэдүүлж шашгаа захиргааны байгууллага гэдэгт хэнийг юу хэлээд байгаа юм бэ гэдэг дэлгэрүүлээд үзье тий. Захиргааны байгууллагын хэлбэр ангилал гэсэн хичээлийг судлаа. Захиргааны байгууллагын ангилалд төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв орон нутгийн бүх байгууллага, хуулийн дагуу захирамжилсан шийдвэр гаргадаг засгийн газрын бус бие даасан агентлаг, эрх зүйн бусад байгууллага, үйлчлэгийг нь нийтээс заавал хэрэгэлдэг төрийн болон холимог өмчийн байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага ордог байна. Захиргааны байгууллагын хэлбэр. Захиргааны байгууллагын хэлбэрт захиргааны акт. Энэ нь захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд амаар бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр. Захиргааны хэм хэмжээний акт. Захиргааны байгууллагаас гаргаж байгаа нийтээр заавал дагаж мөрдөх гадагш буюу иргэн хуулийн этгээд рүү чиглэсэн үйлчлэл нь байнга давтагдах шийдвэр. Захиргааны гэрээ. Төр иргэдэд үзүүлэх үйлчлэгээ хүртээмжтэй байлгахын тулд иргэн аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж чиглэлгээ шилжүүлдэг байна. Багш нь захиргааны байгууллагын үйл ажиллагааны хэлбэрийг Венн диаграмын арга дээр тайлбарлая. Захиргааны байгууллагын үйл ажиллагааны хэлбэрийг захиргааны акт, захиргааны хэм хэмжээний акт, захиргааны гэрээ гэж ангилдаг. Тэгвэл диаграмын огтл цагуй хэсэг дээр бид эдгээр хэлбэрийн ялгаатай онцлог талыг бичих ёстой. Тэгвэл захиргааны акт нь тодорхой нэг асуудыг тохиолдлыг зохицуулах шинжтэй мөн эрх зүйн шууд үр дагавар бий болгох шинжтэй байдаг. Харин захиргааны хэм хэмжээний акт нь нийтээр заавал дагаж мөрдөх мөн үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй байдаг. Захиргааны гэрээ нь захиргааны байгууллагаас тусгайлан аль нэг байгууллагт эрх олгох гэрээ байдаг. Тэгвэл одоо захиргааны акт, захиргааны хэм хэмжээний акт хоёрын ижил тал нь хоёулаа захирамжилсан шийдвэр юм. Мөн захиргааны байгууллага байдаг хоёулаа. За тэгвэл захиргааны гэрээ, захиргааны хэм хэмжээний акт хоёрын ижил тал нь нийтэд олон нийт рүү чиглэж байгаа тийм нийтэд чиглэж байгаа гэсэн шинжтэй. Тэгвэл захиргааны акт, захиргааны гэрээ хоёрын гурвангийнх нь огтлцсон хэсэг болох тултын огтлц дээр бид нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэхээр гаргаж байгаа шийдвэр гэдгээрээ ижил талтай байна гэж үзнэ. Сургуулийн захирал сурагч хэнийг 2 удирал дараалан хангалтгүй сурсан гэх үндслээр сургуулиас гаргах тушаал гаргасан. Тэгвэл ерөнхий боловсролын сургууль нь захиргааны байгууллага мөн үү? Үйлчлэгийг нь нийтээс заавал хэрэгэлдэг төрийн болон холимог өмчийн байгууллага энд сургууль эмнэлэг цэцэрлэг ордог учраас сургууль бол захиргааны байгууллага мөн болж байна тийм ээ. За сургуулийн захирлын тушаал захиргааны байгууллагын үйл ажиллагааны ямар хэлбэр вэ? Тэгэхээр сургуулийн захирлын тушаал бол тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар мөн эрх зүйн шууд үр дагавар бий болгож байгаа гэдэг утгаараа захиргааны акт байна. Тэгэхээр сургуулийн захирлын тушаал захиргааны акт гэсэн үг.
За сургуулийн захирлын тушаалыг сурагчдын эцгэх үл зөвшөөрвөл яах вэ? Сургуулийн захирлын тушаалыг сурагчдын эцгэх үл зөвшөөрвөл гомдол гаргах хэрэгтэй. Иргэн гомдлоо дараах хоёр үе шаттайгаар шийдвэрлүүлдэг. Нэгдүгээр шат нь дээд албан тушаалтанд хандан гомдлоо амаар болон бичгээр гаргана. Хоёрдугаар шат захиргааны хэргийн шүүхэд хандах гэсэн хоёр үе шаттай байдаг байна. Сургуулийн захирлын тушаал сурагч энийн гэр бүлийн амьдралд хэрхэн нөлөөлж байна вэ? За энэ асуултыг чамд нээлттэй орхив. Иргэд захиргааны байгууллагатай харилцахдаа тодорхой эрх эдэлж түүнтэй холбоотой үүргийг хэрэгжүүлдэг. Захиргааны байгуулагч иргэний эрхийг хангах, холбогдох үүргийг хүлээж байдаг. Захиргааны байгууллагын буруугаас иргэн хуулийн этгээдийн эрхэм зөрчигдсөн эрхээ сэргийлэхээр гаргасан хүсэлтийг гомдол гэнэ. Тодорхой ажиллагааг эхлүүлэх эсвэл дуусгар болох тухай захиргааны байгууллагад гаргасан хүсэлтийг өргөдөл гэнэ. Өөрт болон бусдад тулгарч буй асуудлыг шийдвэрлэх тухай захиргааны байгууллагад хандж буй баримтыг хүсэлт гэдэг. За тэгвэл захиргааны байгууллагт иргэд хандгатай 3 төрлийн аргаар хандж дуудуулах нь тий гомдол, өргөдөл, хүсэлт гэдэг. Эднэрийг тодорхойлтыг сайн бичиж аваарай миний хүүхдүүд. Жишээ дээр хараад захиргааны акт аль нь, захиргааны гэрээ аль нь, захиргааны хэм хэмжээний акт аль нь бэ гэдэг үлээ тасгал даалгавар ажиллаа. За сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал нь байгалийн нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх зорилгоор ай нөхөрлөлтөй гэрээ байгуул. За хоёрт нь Улаанбаатар хотын захиргаанаас нийтийн тээврээр зорчигчдын зөвхөн зориултын картаар үйлчлэх шийдвэр гаргасан. Гуравдах нь хүмүүсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл, тээвэрлэл, борлуулалтанд оролцож байгаа хүмүүсийн эрүүл мэндэд тавигдах шаардлага батлагдав. Дөрөв нь хууль сахиулах их сургуулийн захиргаа оюутан аг сургуулийн дотоод журам зөрчсөн гэх үндслээр сургуулиас нь хасах шийдвэр гаргажээ. За 5 нь төр иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг хүртээмжтэй байлгахын тулд иргэн аж ахуй нэгжтэй гэрээ байгуулах чиг үүргээ шилжүүлсэн. Дүүргийн засаг дарга газрын тухай хуулийг үндэслэн иргэнд газар эзэмшүүлэх захирамж гаргасан. За хэдүүлээ хэрхэн яаж ажилласнаа шалгая те. За ингэж хийсэн бол таад маань зөв хийсэн байх шүү. За хэдүүл нэг шийдвэр тогтоолтод танилцаа те. Аймгийн засаг даргын тогтоол гинэ. 2021 он дугаар. За бурайд сурын аймгийн мэрэгэн цол олгох тухай. Монгол Улсын үндэсний их баяр наадмын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6-гийн 1-ийн 9-р зүйлийн 13 дугаар зүйлийг залтан тус үндэслэн захирамжлах нь. За 1. Ардын хувь сургуулийн 99 жил үндэсний их баяр наадмын сурын харвааны эрэгтэй төрөлд 29 оноч төрүүлсэн, эмэгтэй төрөлд 21 оноч төрүүлсэн нарт бурайд сурын мэрэгэн цол олгосгой. Засаг дарга гар усах төрхөн те. За анзаараарай. Та энэ дээрээс манзаарсан захиргааны актыг шинжилэн эрх зүйн ямар зөрчлүүд гаргасан байна вэ гэдэг. За тогтоолыг улсын хурал засгийн газар, улсын дээд шүүх гаргадаг те. За зарилгыг ерөнхийлөгч гаргадаг. За тушаалыг болохоор сайд, засгийн газар, агентлагын дарга нар гаргадаг бол захирамжийг аймаг нийслэлийн засаг дарга нар гаргадаг. За шийдвэр болохоор үндсэн хуулийн цэц, аймаг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, улсын хурлаас томилогддог байгууллагын дарга, за түүнтэй адилхан албан тушаалтууд гаргадаг байна. Тэгвэл аймгийн засаг дарга тогтоол биш захирамж гаргах нь тий. За захиргааны акт нь эрх зүйн зөрчилгүй байхын тулд тодорхой шаардлагыг хангасан байх ёстой байдаг. Захиргааны актад тавигдах эрх зүйн шаардлагуудаа формал буюу хэлбэрийн, материалыг буюу агуулгын гэсэн хоёр шаардлага тавигддаг. За тэгвэл энэ захиргааны актад болохоор хоёр шаардлага тавигддаг гэсэн тийм формал буюу хэлбэрийн, материалыг буюу агуулгын гэдэг. Тэгвэл энд нь тус нь юу ордог юм болоо гэдэг таад маань бас сайн сонсоод бичээд аваарай. За захиргааны актад тавигдах формал буюу хэлбэрийн шаардлага. Үүнд захиргааны байгууллагын бүрэн эрхийн хүрээнд хамаарах. За үүнд Дорнот аймгийн засаг даргын захирамж шийдвэр гаргах ажиллагааны журмыг хангасан байх. Энэ нь Монгол Улсын үндэсний их баяр наадмын тухай хуулийн хэддүгээр зүйлийн хэддэх заалтыг үндэслэн захирамжилж байгаа вэ? Ямар цол олгож байгаа вэ гэдг нь тодорхой байх ёстой гэсэн үг. Хэлбэрийн шаардлагыг хангасан байх. Энэ нь цаг хугацаа, захирамжийн дугаар хаана үйлдсэн гэдг нь тодорхой байх. Мөн засаг дарга, түүний нэр, тамга байх ёстой. Захиргааны актад тавигдах материалыг буюу агуулгын шаардлага. Үүнд эрх зүйн үндэслэлтэй байх.
Энэ маань Монгол Улсын үндэсний их баяр наадмын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6-гийн 1, 9 дугаар зүйлийн 9-ийн 3, 13 дугаар зүйлийн 13-ийн 1-ийн 2 дахь заалтыг тус тус үндэслэн захирамжлах нь. Хаягдагч буюу ганцхан этгээдийг зөв сонгосон байх. Аль сумын харьяад хэн овогтэй хэн гэдэг хүнд гэдэг нь тодорхой байхаа гэсэн үг. Ямар ч хүнд ойлгомжтой хэрэгжих боломжтой байх. 29 онож төрүүлсэн, 21 онож төрүүлсэн шийдвэрийн хувьд алдаагүй байх. Иймээс бурайд цорын мэрэгэн цол болгож байна гэдэг шийдвэр алдаагүй байх ёстой гэсэн үг. За. Тухайлбал аль аймгийн засаг дарга вэ гэдэг нь тодорхой бус байна. Мөн чиг үүргийн хувьд аймгийн засаг дарга тогтоол биш захирамж гаргана. Ийм учраас энэхүү акт нь хэлбэрийн шаардлагыг хангаагүй байх нь мөн эргэцийн үндэслэлтэй байх гэсэн шаардлага байна, тийм ээ. Тэгвэл энэ захиргааны актад 6-гийн хэдвэр зүйл заалт вэ? 9-р зүйлийн хэддэх зүйл заалт вэ гэдэг нь тодорхой бус байна. За мөн хаягдагч этгээд тодорхой бус байна. Аль аймгийн, аль сумын хэн овогтой хэмбэ гэдэг нь тодорхой бус байна, тийм ээ. За мөн засаг даргын тамга тэмдэг нэр тодорхой бус байна. Ийм учраас энэхүү захиргааны акт нь хууль бус захиргааны акт байна. Харин хажуу талд нь харьцуулаад багш нь Дорнот аймгийн засаг даргын захирамж. Эргэцийн хувьд алдаагүй захиргааны актыг харуулсан байна. За дараацсан тохиолдол хэдүүлээ шинжилгээ тий. За Б. Богдхан уулын дархан цаазд газарт аялал жуулчлалын төв байгуулах зорилгоор газар ашиглах хүсэлтийг дүүргийн засаг дарга хамгаалтын захиргаа болон байгаль орчны яамд гаргасан. За байгаль орчны яамнаас холбогдох хүсэлт болон эрх зүйн байгууллагын саллыг үндэслэн 2018 оны 05 сарын 18-ны өдөр Богдхан уулын дархан цаазд газрын нутаг дэвсгэрт Б. Тэг 18 га газрыг аялал жуулчлалын зорилтоор ашиглуулахад гэрчилгээ олгосон. Гэтэл уг газарт нийслэлийн засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн захирамжаар дээд сургуулийн барилгын зорилтоор газар ашиглуулахаар шийдвэрлэсэн. За тохиолдол хэний ярих ашгийг хүндсэн бэ? Б болон за Д нарын хоорондох юм асуу эрх ашиг хөндөгдөж тий. За тэгвэл эрх ашиг нь хөндөгдсөн этгээд зөрчигдсөн эрхээ хамгаалах болохоор хаана хандах вэ хүүхдүүд ээ? За тохиолдол дээр иргэн Б болон Д нарт газрыг давхарлуулан болгосон асуудал гарсан. Тэгвэл тохиолдолд хэний эрх ашиг хөндөгдсөн бэ? Эрх ашиг нь хөндөгдсөн этгээд зөрчигдсөн эрхээ хамгаалахаар хаана хандах вэ гэсэн асуулт байсан. Тэгвэл иргэд болон аж ахуй нэгж байгууллага захиргааны байгууллага хууль бус захиргааны акт гаргасан гэж үзэх юм бол тухайн захиргааны байгууллага албан тушаалтныг шууд харьяалах дээд чатны захиргааны байгууллага албан тушаалтанд хандаж гомдлоо зөрчигдсөн эрхээ мэдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлоо гаргах хэрэгтэй байдаг. За эндээс нэг юм хараад байгаа тэр хүмүүстэй. За тухайн энэ нөгөө нэг газар эзэмших гээд байгаа Б болон Д нарын эрх зөрчигдөд шүү дээ. Тэрний газрыг 2 хүнд өгсөн байгаа. За өгсөн он сар өдөр нь болохоор ялгаатай байгаа тий. За тэгвэл энийг тухайн энэ зөрчигдсөн гэдэг 2 хүн шууд харьяалах дээд чатны захиргааны байгууллага албан тушаалтанд хандна. Зөрчигдсөн эрхээ мэдснээс хойш 30 хоногийн дотор шүү. За ингээд гомдлыг хүлээн авснаас энэ захиргааны байгууллага 30 хоногийн дотор хянан шийдвэрлэх үүрэгтэй байдаг байна. Дээд чатны захиргааны байгууллага албан тушаалт нь таны гомдлыг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор хянан шийдвэрлэх үүрэгтэй байдаг. Таны гомдлыг шийдвэрлсэн боловч тэрхүү шийдвэр нь таны эрхийг зөрчсөөр байгаа. Эсвэл таны гаргасан гомдлыг тогтоосон хугацаанд шийдвэрлээгүй. Эсвэл шууд харьяалах дээд чатны байгууллага албан тушаалтан байхгүй тохиолдолд та захиргааны хэргийн анхан шатны шүүхэнд хандаж нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулах хэрэгтэй. За ингээд захиргааны хэргийн анхан шатны шүүхт хандалж байна тий. Захиргаа иргэдийн хоорондын харилцаанд үүсдэг бас нэг асуудал бол иргэн аж ахуй нэгж байгууллага захиргааны эрх зүйн зөрчил гаргах явдал юм. Захиргааны зөрчил гаргасан этгээдэд хүлээлгэх хариуцлагын арга хэмжээг захиргааны шийтгэл гэж нэрлэдэг. Замын хөдөлгөөний дүрм зөрчсөн жолооч чид ямар захиргааны шийтгэл оногдуулах вэ? Энэ бол мэдээж
Ямар зөрчил гаргасан бэ гэдэг зөрчлийнхөө хэм хэмжээнээс шалтгаалаад торгох баримтдах, тусгайлан олгосон эрх асах гэсэн шийдвэрлүүдийн аль нэгийг оногдуулна. Тэгвэл бага насны хүүхдийг харгалзах хөнгөөр замын хөдөлгөөнд оролцуулсан эцэг эх асран хамгаалах сургуулийн албан тушаалтныг боловсролын байгууллагын албан тушаалтныг 51-тэй хэмжих тэнцэх хэмжээгээр торгоно гэж зөрчлийн хуулинд заасан байдаг. За хэрвээ за энийг анзаарсан бол те захиргааны зөрчил гаргасан этгээдэд хүлээлт хариуцлага нь юу юм бэ гэдэг. За тэгээ энэ хүлээлт хариуцлага ерөнхийдөө захиргааны шийтгэл гэж нэрлэдэг байгаа юм. За ингээд зөрчлийн тухай бол зааснаар дараах сэтгэлийг зөрчилд гаргасан этгээдэд оногдуулнаа. Торгох те. За цаашлаад баримтлна. За тэгээд тусгаалan олгосон эрхийг нь зааж авдаг бахнэ. За торгох, баримтлах шийтгэлийн үндсэн эрх хасах шийтгэлийг нэмэгдэл шийтгэлийн хэлбэрээр оногдуулдаг бахнэ. За баттгал тасгал даалгаврыг за иргэн хуулийн этгээдээс захиргааны байгууллагад гомдол гарах хугацаа хэд хэмжээний дотор байхаар тогтоож өгсөн бэ? Ялан боловсрол. За энэ дээр дараа үзье тий. Дараа тохиолдолд зөрчил гаргасан иргэнд аль сэтгэлийг оногдуулах вэ? Замын ажил зогсгсон газар зогссон тамхи татаа зогсож байна тий. Бусад хүмүүсийг хортуулсан. За тарах гэдгээр яваад үзье тий. За захиргааны актад тавигдах материалыг буюу агуулгын шаардлага аль вэ? За захиргааны актад тавигдах формал буюу хэлбэрийн шаардлага аль вэ гэдэг. Тэгээ энэ агуулгад нь ерөөсөө юу орж байгаа л өгтөө те. За аль дээр нь тавигдах таад маань. Энэ дээр за формал буюу хэлбэрийн хэлхэн бүрэн эрхийн сэдвэрлсэн үү, сэдвэр гаргасан зүрмийг хангасан уу, хэлбэрийн шаардлага хангасан уу гэдгээр авчих те. За засаг дарагчийг өргөх хүрээнд хэрэгч ямар акт гарах вэ? Захирамж тогтоол тушаал гэсэн байна. Алийг гаргах юм бол захирамжаар хөрвүүлчихье. За гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг гэргэн Б эс зөвшөөрч захиргааны эрхийн шүүхэд 30 өдрийн дотор нэхэмжлэх гарах болжээ. Б нэхэмжлэлтэй юг тусгах ёстой вэ? За нэхэмжлэгчийн ургийн овог эцэг эхийн нэр өөрийн нэр оршин суугаа газраа гэсэн нэхэмжлэлийн зорилго ач холбогдол нэхэмжлэлийн шаардлага түн үндэслэгсэн байна. Мэдээж энэ Б нэхэмжлэж байгаа учраас өөрийнхөө мэдүүлэг тодорхой тусгаж өгөх ёстой. За эхний хариу 30% байна те. За торгох. За зөв. За захирамж. За ингээд хэлсэн бол үгтэй зөв ацалсан байх нэ. За гэрийн даалгавартаа таад маань сурах бичгийн 68 дугаар хуудасны даалгавар 20-ыг хийгээд ирээрээ.